Сайн байцгаана уу? Од өндөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Хими элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бид аз жаргалыг үйлдвэрлэдэг урайтай Бонкондын брэнд болон чанарыг танд авчирна Lenus Med ивентэтгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 гэсэн остолгоноор та бүхэндээ хүрдэг. За өнөөдрийн ярилцах сэдэв бол цөмийн ангаах ухаан. За яг одоо Хятад улсын Ланж хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргий бэлгүүнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу. Тэгээ өнөөдрийн сэдвээр хоёулаа цөмийн ангаах ухаан гэд бүр яг ингээ гинт сонсохоор химийн шинжлэх ухаантай нэг хамааралгүй юм шиг сонсогдчих магадгүй тий. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ гэдэг нэвтрүүлэг дээр гинт яагаад цөмийн ангаах ухаан ороод ирв яах гээд байгаа ингэж зарим хүмүүс бодож магадгүй. Эсвэл заримд нь илүү гоё ч байгаа гинт буцаад физик яриад эхлэв. Тэгэхээр яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр өмнөх дугаар дээр хоёулаа нөгөө баахан ослууд ярьсан шүү дээ. Баахан бүтлгүүтэл ярьсан тий. Тэр бүтлгүүтлүүд аюултай аимшигтай ослуудын дараа бид нөгөө нэг дүрм стандарт хэрхэн одоо тий тухайн цацраг идэвхтэй бодистой харьцах уу, тухайн цацраг идэвхтэй элементийг хэрхэн одоо зөв хэрэглэх үү гэдэг зүйлүүдийн тухай ярьсан ба. За ингээд ярьж байгангууд хэрвээ манай сонсогч нар та бүхэн анзаарсан бол тэнд нэг юм сонирхолтой юм гарч байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар ингээд за өнөөдөр ч гэсэн тийм нөгөө монголчуудын хамгийн амар айдаг үг чинь уран цөм гэдэг хоёр үг гэдэг шүү дээ. Тэр шиг бид нар цацраг гэдэг зүйл, цөм гэдэг зүйлийг бодохдоо хамгийн түрүүнд нөгөө цацрагийн хордлого гэдэг ойлголт шууд толгоонд автоматар орж ирдэг тийм үү. Дандаа л нэг юм ягаад ч юм сөрөг юм шууд толгоонд ингээ ороод ирдэг. Тэгээ өмнөх дугаарууд дээр л жоохос хит сөрөг юм ярьсан. Өнөөдөр бол эерэг юм ярина. Тэгэхээр би юу анзаарсан бэ гэж түрүүн хэлэх гэжсэн бэ гэхээр одоо ингээд нөгөө ялангуяа нэвтрүүлгийн төгсгөлд яригдсан хоёр эрдэмтэн маань Плутоны цөмийг судалж байсан шүү дээ. Плутоны цөмийн критикал массын утганда Плутоны цөм критик утганда хэр хурдан хурж ийн вэ гэдгийг судалж агаад айгүй харамсалтай хоёр осол болоод тэгээд өөрсдөө цацрагийн хордлогонд ороод нас орсон байгаа тий. За энэ нэг юм тохиолдол байна. Цацрагийн хордлогонд орно гэдэг ийм ойлголт ингээ гараад ирлээ. Гэтэл бас юу гэдэг ойлголт байгаа. Хэрвээ манай сонсогч нар нөгөө дэлхийн сууднуудыг бас үзчихсэн бол тэрэн дээр энэ цэнгэлэг дээр Ричард Файманы тухай дугаар байгаа. Мөн өмнөх дугаар дээр хиний Мари Кюригийн тухай хальт дурдаад авсан. Мари Кюригийн ч гэсэн тухай дугаар байгаа. За эдгээр эрдэмтдийг харахаар энэ эрдэмтэд маань бүгд цацрагтай ойрхон ажиллаж байсан хүмүүс. Нэгсэндээ цөмийн физиктэй ойрхон ажиллаж байсан хүмүүс. За Мари Кюри бол өөрөө бүр тэр цөмийн цацраг гэдэг зүйлийг нээсэн эрдэмтэн байж байгаа. Ричард Файман бол хамгийн анх Манхэттен төсөл дээр цөмийн бөмбөгийг хийж явахдаа ажиллаж исэн эрдэмтэн. Тэгэхээр эдгээр эрдэмтэд маань өдөр болох юм тодорхой цацрагийн тун аваад байсан биз дээ, тий. Өдөр болох юм тодорхой цацрагийн тун аваад нөгөөх нь ингээд айж маажмаар яах нь биеийнх нь эсүүдийг гэмтэл учруулсаар хагаад сүултээ хорт тавдар болсон, тий. Энэ хоёр эрдэмтэд маань хоёулаа хорт тавдраар нас орсон гэдэг. Ингээ хорт тавдраар нас орж байгаа. Тэгэхээр энд ийм асуулт гарч ирж байгаа байхгүй. Яагаад хүний бие цацрагийн юм тун авахаар хордлогонд орохоор тий юу одоо тустай юм бэ? Хорт тавдар бий болгоод юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тэр их сонирн болчихж байгаа байхгүй. Яагаад одоо зүгээр ингээл би цацрагийн хордлогонд орох юм бол шууд хордлогонд ороод нөгөө цацрагч миний эсүүдийг устгаал тэгэл тэр чигтээ ингээл нас орох ёстой шүү дээ. Одоо муухай жишээ авах юм бол нөгөө Чернобылийн ослын дараа ажилласан гал командын гишүүд шиг тийм аюултай зүйлд орсон. Гэтэл тэр Чернобылийн дараа ажилласан гал командын гишүүд маань хүртэл яалаа агүй олон төрлийн хорт тавдрыг маш богино хугацаанд девелоп хийсэн шүү дээ. Тэгээ дээрэс нь тэр зүйл одоо нэг ослоос амьд үлдсэн хүмүүс нь ч гэсэн ихэнх нь хорт тавдраар нас орсон. За үүний дараа нөгөө өмнө гэх юм бол юуны жишээ хэдүүлээ бодож болно. Хирошима Нагасакигийн жишээг бодож болно. Хирошима Нагасакигаас амьд үлдсэн хүмүүс ойрын түүнээс хойш одоо 60 100 жилийн хугацаанд ихэнх нь хорт тавдар тусаж нас орсон ба. Тэгэхээр ингээд цацраг хорт тавдар гэдэг хоёр үг бол хоорондоо юм шууд холбоотой болчихж байгаа шүү дээ. Тин чинь нэг юм холбоос үүсчихэж шүү дээ. Энэ хоёр хоорондоо ингээд холбоотой байна гэдэг. Холбоос үүсэж байгаа. Тэгэхээр асуулт юу вэ гэхээр яг түрүүний би ингээд цацрагийн тун авчлаа гэхэд ягаад хорт тавдар аяанда бий болоод байна. Миний биеийн дээр те. Ягаад хүний бие цацрагийн хордлогонд орох юм бол хорт тавдар бий болгоод байна гэдэг асуулт гарч ирж байна. За энэ асуулт маань л ерөөсөө өөрөө яг 20 дугаар зууны дунд үед
цөмийн ангаах ухаан буюу за радиотерапи гэж бас хэлдэг те. Цацрагийн эмчилгээ гэж хэлж болно. Цацрагийн эмчилгээ нэг том алхам одоо хөгжих нэг шалтгаан болсон байна. За энийг хэдүүлээ өнөөдөр ярих гэж сонирхсан байна. Нөгөө талд нь хорт тавдар гэдэг энэ өвчин чинь 21-р зууны ингээд хүн төрөлхтний өнөөдөр тулцсан байгаа хамгийн хүнд өвчнүүдийн нэг тийм маш хүнд өвчин байна. Өнөөдөр бол ерөөсөө дэлхийд даяараа хорт тавдрыг эдгэх гэдэг бол номер 1 ангаахын ухааны айгүй том зорилго болцсон тий. Зорилт болцсон явж байгаа. Гэтэл хамгийн харамсалтай нь жилээс жилд хорт тавдар тусдаг хүмүүсийн нас ингээд залуужж байгаа жижигхэн одоо графикууд ажиглагддаг тийм. Би гэхдээ яг нарийн мэдхгүй тэр бас өөрчилж магадгүй зүгээр ойр орчмоос сонсохоор нэг тиймэрхүү юм ажиглагдаад байдаг тийм. Хорт тавдар ер нь юм түгээмэл болж байгаа мэдэгдээд байдаг. Одоо ямар санда манай нэг найз сая 2 сар 14 хоногийн өмнө хорт тавдраар нас орсон байхгүй. Тэгэнгүүт яах вэ ингээд хорт тавдар гэдэг өвчин болаагүй ингээд тулаад ирсэн. За Монголд бол өнөөдөр бас айгүй хүчтэй яригдж байгаа шүү дээ. Ер нь янз янзын ялангуяа уушигны амьсгалын замын ходоодны хорт тавдрын илэг бас ордог тий. Илэгний энэ хорт тавдруудын тоо ингээд ихсээд идэг манайх ч барыг илэгний хорт тавдраараа хавдрын өвчлөлөөрөө дэлхийд нэгт тэргүүлж явж байгаа шүү. Тэргүүлж явдаг амар өндөр орж байгаа байхгүй. Гэтэл манай хүн ам чи хэд вүлээ. Тэгээд 3.5 сая жоохон их хэсэж нэмэгдэж явж байгаа. 3.8 сая болсон ч гэлөө. За нэг тэр 3.5-аас 3.8 сая гэд бодъё л да. Гэтэл тэр тийм цөөхөн хүн амтаа улс дэлхийд илэгний хорт тавдраараа тэргүүлж ийн гэдэг чинь айгуу гонхтой мэдээ байхгүй бид нарт ерөөсөө. Тэр ийм аюултай ингээд өвчин хүндрэлтэй ингээд тулж байна. Гэтэл энэ өвчинг яаж идэвхэх вэ гэдэг асуулт байна. Тэр өнөөдөр орчин үед бол хорт тавдрын эмчилгээ хамгийн одоо түгээмэл хэрэглэгддэг хоёр том хорт тавдрын эмчилгээ бол эхнийх нь нөгөө чемотерапи буюу хими эмчилгээ гэдэг эмчилгээ байгаа. За нөгөөх нь болохоор өнөөдрийн бидний ярих сэдв цацрагийн эмчилгээ буюу цөмийн ангаах ухаантай хамааралтай сэдв болчихж байгаа. За тэгэхээр энэ хоёр маань хоорондоо ямар ялгаатай вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ер нь чемотерапи хими эмчилгээ чинь яг юу хэлдгийг цацрагийн эмчилгээ гэхээр юу гэлдэг гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн эхэнд ярьсан шүү дээ. Цацраг гэхээр л бид нар ингээл муу юм бодвол шууд ингээ хорт тавдар өвчин зовлон те айдас хүүцтэй ингэж ойлгоод байдаг. Гэтэл өнөөдөр ингээд харах юм бол хорт тавдрыг эмчилж байгаа хамгийн үр дүнтэй эмчилгээнүүдийн нэг бол өөрөө цацрагийн эмчилгээ байгаа. Цөмийн ангаах ухааны салбарт ордог цацрагийн эмчилгээ байгаа. За хими эмчилгээтэй хавсарч хийх юм бол бүр илүү ашигтай, бүр илүү одоо хэрэгтэй болдог. Гэхдээ яг тухайн хорт тавдрын төрөл хаана байгаа метастасис нөгөө юу гэдэг вэ эсвагтл те хэр хурдан тэр хорт тавдрыг үржиж гин хэр хурдан нөгөө хүний биед ингэж тархаж гин гэдэг маш олон өөр ангаахын биологийн факторуудаас шалтгаалаад тухайн өвчтөнд хими болон цацрагийн эмчилгээг хослуулж хийх үү тусад нь хийх үү гэдгийг одоо эмч нар шийддэг байна. За тэгэхээр би бол яг тэр цацрагийн ангаах ухааны хүн биш учраас тэр нарийныг нь бол мэдэхгүй. Өнөөдөр бол хэдүүлээ физик химийн талаас нь илүү ярилцсан. За тэгвэл дахиад нөгөө асуултаа тавиад өнөөдөр жоохон замбраагүй ярих гэдэг юм уу эргэж бодсод химийн эмчилгээ гэдэг нь тэгвэл юу юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. За энийг ингээ харах юм бол айгу нэрнээс нь тааж болохоор химийн эмчилгээ гэдэг бол яах нь тодорхой хэмжээнд миний биед юм уу тухайн өвчтний биед үүссэн хорт тавдрыг химийн аргаар алга болгох, устгах, эдгэх зорилготой байх нь. За химийн аргаар тэгвэл яаж эдгэх вэ гэж асууж болно шүү дээ. Ингээ хөөгд байвал хариулж болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр химийн уруул гэдэг чинь юу вэ? Тухайн атомуудын валенсийн электронууд хоорондоо электроноо солилцож байгаа тийм молекулуудын ч юм уу атомуудын молекулуудын тэр электрон хоорондын уруул чинь химийн уруулууд. Тэгээ ингээд шин бодисуудыг бүтээдэг, шин молекулын нэгдлүүдийг бүтээдэг юм болчихж байгаа. За ингэнгүүт молекулуудыг хоёулаа хооронд нь үрэл доо. Атомуудын хооронд нь валенсийн электронуудаар нь холбоод молекул үүсгэж болно. Молекулуудын хооронд нь хоёулаа холбоод бодисуудыг үүсгэн тийм. Тэгэнгүүт хүний биеийн эс гэдэг чинь юу вэ? Яг гүндээ бол баахан молекулуудаас бүтсэн систем явж байгаа шүү дээ. За яг нэг 70 хэдэн хувь нь бол бидний хамгийн сайн мэддэг молекул байгаа шүү дээ. Ус төрөгчийн молекул байгаа. Ус төрөгчийн гэнэ усны молекул байгаа тийм. За ингээд эс гэдэг чинь тийм систем байж байна. Нүгд эсийн гүн рүү яваад орох юм бол эсийн гүн чинь юугаар зохицуулагддаг вэ? ДНХ-гээр зохицуулагддаг тийм. ДНХ гэдэг эсийн заавар өгдөг тэнцээ нэг юм босс байгаа шүү дээ. Эсийг яаж үржих үү? Яаж хуваагдах уу? Юу хийх үү те яаж амьдрах уу бүр хизээ өгөхийн хүртэл яадаг
зааварладаг тий. Одоо чиний өөхөх цаг болсон шүү. Одоо ингээд үхээ энтрийн хүртэл ингээд хилдэг маш том одоо зохион байгуулдаг боосон тэнцээ байж байгаа. Гэтэл ДНХ гэдэг чинь юу юм бэ? Уураг явж байгаа тийм үү? Уураг гэдэг чинь юу юм? Молекул шүү дээ тий. Уураг гэдэг бол тодорхой молекулуудын нэгдлүүд шүү дээ. Ерөөсөө л янз янзын молекулуудын нэгдлүүд байгаа. За ингээд харангууд химийн эмчилгээ гэдэг нь яадаг вэ гэхээр тухайн хорт хавдрын эсийг бий болгоцсон байгаа ДНХ байгаа шүү дээ. Тэр ДНХ-ийн молекулууд дээр очиж наалдаад би нэг гаднаас нэг молекул өгч л та эхлээд тэгж төсөөлье тий. Тэр молекул очиж наалдаад тухайн ДНХ-ийн тэр хорт хавдар үүсгээд байгаа молекул байгаа шүү дээ. Хорт хавдрын эс үүсгээд байгаа ДНХ-ийн молекулыг итгэхгүй болох зорилготой ихнийх юм. Итгэхгүй болгочвол яг хөө нөгөө ДНХ чинь хорт хавдрын эс үйлдвэрлэхээ болчих шүү дээ. Эсвэл ингэж болно. Өөр молекул очоод тэр хавийг бүсэлтэнд оруулаад одоо ингээ байлдаж байгаа хорт хавдрын эстэй байлдаж байгаа юм шиг болж байгаа байхгүй хорт хавдрын эсийг бий болгож байгаа ДНХ-тэй. Тэд нар дайснууд тий. Тэгээ очингууд тал талаас нь өөр молекулууд очоод бүчиж яваад тухайн молекулыг гадаад орчинд харилцан үйлчлэлд орох боломжгүй болгоод тий. Нэгсэндээ одоо тухайн эсийн ойр орчмын усыг ч юм уу эсвэл дотор байгаа молекулуудын нэгдүүдийн өөрчлөлт хийчих болно шүү дээ. Гаднаас өөр молекул оруулаад уралд оруулаад тэгээд итгэхгүй болгоод аяанд нь өөрийг нь өхүүлэх гэдэг нэг арга байгаа тий. Тухайн эсийг. За эхнийх нь яаж вэ? ДНХ-г нь очиод ажиллагаагүй болгоод үржих чадварыг байхгүй болгочихж जैन тий. Нөгөө дайсны цэргүүдээ дахин төрөх чадваргүй болгочихж байгаа байхгүй. Хоёр дахь нь болохоор одоо бүдүүлгээр хэлэх юм бол дайсны цэргүүдээ өсгөж алж байгаа юм тий. Ерөөс ингээл бүсэлтэнд авч байгаа л гаднаас ямар ч юу орж ирэхгүй, харилцан үйлчлэл орж ирэхгүй тий. Ямар ч радикал чөлөөт юмнууд орж ирэхгүй болгонгууд нөгөө хичээл орж ирэхгүй юм байна. Тийм шимд хичээл орж ирэхгүй болгонгод аяандаа ингээд өгөх. Энэ мэт ингээ аргуудаар молекулын төвшөнд химийн оруулууд явуулаад эмчлэх аргыг бол химийн ангаах ухаан буюу chemoterapy химийн эмчилгээ гэж хорт хавдрын эмчилгээ. За тэгвэл энэ эмчилгээг яаж хийдэг гэж асууж болно шүү дээ. Наад эмчилгээ чи ингээд агуу лаг юм байна те. Хүний ингээд биеинд байгаа хорт хавдрын эсийн ДНХ-г нэг молекул хайж болоод очиод тэнцэнэ байлдаад устгаад агуу лаг юм. Тэгвэл яг яаж хийдэг юм бэ гэвэл агуу энгийн. Тэр нь ерөөсөө л яг бид нар им угаал болоо. Тэгэхээр химийн эмчилгээ гэдэг бол хорт хавдрын эсрэг им уудаг гэсэн. Тэгэхээр ийм ухаар их сонирхолтой зүйл болно юм чи. Юу вэ гэхээр одоо ингээд бид нар идж байгаа хоол, унд, чихэр, жимс юу гэдэг нь тэр бүх зүйл маань ходоодонд очиод ходоодоор дамжаад биеинд шингэн тийм үү. Биеинд шингээд суцаар дамжаад. Тийм суцаар дамжаад миний биеэр тархна тий. Бүх бие рүү тархна. Тийм бүх биеэр тархна энергиудыг ингээд зөөн. Тэгэнгүүт хорт хавдрын юм уучаар нөгөө хорт хавдрын юм чинь дотроо тийм молекулуудаас бүтцсэн байх нь шүү дээ. Нөгөө хорт хавдрын ДНХ-г очиж ДНХ-д очиж байлддаг молекулуудаас бүтцсэн. Тэрийг уучингууд ходоодонд шингэлээ цусанд орлоо миний бүх биеэр тархдаг байгаа байхгүй. Тэгэхээр химийн эмчилгээний нэг онцгой шин чанар энэ нэг. Миний бүх биеэр тархаад тэгж явж байхдаа одоо жишээ нь жоохон муухай жишээ авъя л та жишээ нь ингээд тухайн хорт хавдар миний уушгинд байлаа гэж бодъё тий. Тэгвэл яах нь бүх биеэр тархаж явж байхдаа тодорхой хувь нь уушгин дээр очиод уушгин дээр үүссэн байгаа хорт хавдрын эсийг барьж авах нь шүү дээ. Энэ нөгөө нэг дайсны цэргүүдийн голомт чи энд байна те. Дайсны цэргүүд энд яг нөгөө яаж байгаа юм бэ? Яа буудалж байгаа юм байна гэдэг лөө те. Яг оковыг олж барьж аваад тэгээд тэнцэн ингэж устгадаг юм арга байна гэсэн. Имээр дамжуулж. Тэгээд энэ тухайн им ууж байгаа учраас миний бүх биеэр нөгөө имийн үйлчлэх юм тархаад явдаг. Ийм онцгой шин чанартай. Энд тэнгууд айгүй сонирхолтой гоё юм гарч ирж байгаа. Тэр нь юу вэ гэхээр тухайн им чинь миний бүх биеэр тархаад явж штэ. Тухайн одоо хорт хавдрын эсийг устгах гэдэг тэр молекулууд маань миний бүх биеэр тархна гэдэг чинь яах вэ гэхээр нөгөө хорт хавдрын эсрэг тэмцдэг дайчид миний бүх биеэр явж байхдаа замд нь хорт хавдрын эстэй эс таралдах юм бол очиж устгах нь шүү дээ. Магадгүй миний хөлийн үзүүр дээр ч юм уу хорт хавдрын эс явж иж болно шүү дээ. Бид нар мэдэхгүй те. Ягаад тэгэхээр хүний бие чинь комплекс систем байгаа шүү дээ. Тухайн хорт хавдрын эс бүр уушиг нь байж байгаа тархи руу очиж болдог те. Тэгснэ тархинасаа бүр миний биеийн захын мэдрэл рүү хүртэл ингэж очиж болдог. Ийм нарийн комплекс систем байна. Тэгэхээр энэ тэн тэр очицсон димитэнэд явж байгаа нөгөө нэг оковнасаа төөрцөн үндсэн аримнасаа төөрцөн байгаа хорт хавдрын эсүүдийг өөр газар явж яхад нь очиж устгаад тэр хавьд нь үсэрхийлэх боломжийг бас давхар дарах боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр ийм агуулаг давуу талтай. Тэгэхээр нөгөө талаас физикийн юу гэж хэлдэг вэ гэхээр chemoterapy буюу химийн эмчилгээг глобал шин чанартай гэж байна. Нэгсэн хүний биеийг бүхэлд нь ингээд цусны судас лимбик системүүдээр дамжаад тухайн химийн үйлчлэгээ маань явдаг учраас глобал шин чанартай. За энэний нэг давуу тал нь
Тэр нь юу вэ гэхээр нөгөө энтэн димитинэд явж байгаа ганц нэгээрээ тасраад үлдсэн. Тэ армасаа хоцорсон нөгөө нэг эсвэл жигтсэн нөхдүүдийг очиод устгах юм давуу талтай байх нь. Гэхдээ ямар ч юм тодорхой хэмжээнд сайн болон юу талтай байдаг те сөрөг талтай байдаг. За сайн тал нь саяных юм байна. Яг энэ сайн тал нь зөрүүлээд сөрөг тал авчирдаг ба. Тэр нь юу вэ гэхээр хорт тавдрын эс гэж юу вэ гэж асууя л та. Хорт тавдрын эсийг хоёулаа айгүй бүдүүлгээр тодорхойлох юм бол маш хурдан хуваагддаг эс байхгүй юу те. Бусад энгийн эсүүдтэй харьцуулах юм бол маш хурдан хуваагдаад айгүй олон болчдөг те. Энд нэр бас нэг юм инээдтэй юм анзаарч байна. Чи анзаарч ирсэн үгүй. Манай сонсогч нар бас ирээ анзаарах юм бол биологийн шинжилгээ ухаанд хуваагдах үржих гэдэг хоёр үг нэг утгатай байдаг байхгүй юу те. Эс хуваагдахад яг хоёр болдог шүү дээ те. Хоёроор үржиж байгаатай адилхан шүү дээ. Математикийн шинжилгээ ухаан физикт бол тийм биш шүү дээ. Юм хуваагдана гэх юм бол тэр чинь яг хоёр өөр юм болж байгаа шүү дээ те. А биологийн шинжилгээний энэ нь ихгүй хуваагдах үржих гэдэг хоёр өөр утгатай эсрэг утгатай өгөөд нэг утгатай болоод ороод ирдэг те. Хуваагдангуудаа үржицсэн байдаг. Тийм хуваагдангуудаа үржицсэн байдаг. Тийм болохоор одоо нэг биологийн юм ярихаар заримдаа ингээ хүмүүс хольж ярьдаг шүү дээ. Эс үржин, эс хуваагдана гэдэг. Гэхдээ бид нар автоматар мэдчихэдэг те яг юу яриад байгааг нь ойлгоод байдаг. Тэгэхээр ингээд нөгөө хорт тавдрын эсүүд маань түрүү ярьснаар ингэж хэлж болж байгаа. Маш хурдан богино хугацаанд маш хурдан хуваагддаг эснүүд. Эсвэл богино хугацаанд маш хурдан үрждэг эснүүд те. Маш хурдан ингээд үржиждэг тийм эснүүд байна. Гэтэл хүний биед өөр хорт тавдрын эснээс өөр тийм эс байдгүй гэвэл маш их байгаа шүү дээ. Хамгийн наазах нь юу вэ? Нөгөө үс шүү дээ те. Үсний эс бол ерөөсөө үс хумс хоёр те хамгийн ойрын жишээ. Үс хумс хоёр бол хоёрын эс бол хамгийн хурдан хуваагддаг эс ба. Гэтэл нөгөө молекул чинь өөрөө хорт тавдрын эсийг танихдаа хорт тавдрын эс маш хурдан хуваагддаг шин чанараар нь таньдаг юм байна шүү дээ. Нөгөө иммуны молекул маань те. Тэгэнгүүт яах нь миний биеэр бүтэн тарахад явж байхдаа миний толгой молгооны үзүүрээр ирээд явж байх юм шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг үсний эсийг аваачаад буруу таниад хорт тавдрын эс биш байхад нь үсний эсийг хэлмэгдүүлээ ичж байгаа байхгүй юу? Тэн чи хорт тавдрын эсийг очиод устгаар. Тэн чи асуудал үүсгэнгүүт яах нь? Тэр чин надад хорт тавдрын эсний нөгөө химийн эмчилгээний сайд эффект гэдэг чинь сайд эффектийг бий болгож байгаа. Тийм учраас одоо ингэдэг гэж байгаа нэг үс, хумс зэрэг иймэрхүү одоо эснүүд чинь маш хурдан хуваагдаад байдаг учраас энэ сайд эффектийг багасгахын тулд ер нь ингээд анхнаас нь үсийг усчдаг ч юм уу тий өвчтнийхөө. Тэгээд айгүй мухад энийгэд хэлчлээ уучлаар ингээд үсийг усчдаг. Тэгэх юм бол яах нь тэр хэсэгт бас дахиад нэг хорт тавдрын эс яах боломжийг багасгачихж байгаа байхгүй. Тийм одоо юмуд гарч ирдэг. Тэгэхээр одоо бид нар нөгөө кинон дээрээс ч юм уу ингээд яг ихэнх нь л бид нар чинь кинон дээрээс л харсан л та нөгөө хорт тавдрын эмчилгээнд явлаа гэсэн хүмүүс маань үсээ хусуулж байгаа ч юм уу өсгөө болцсон эсүүд гардаг тий. Тэгэхээр тийм одоо сайд эффектүүд гаргаж ирж байна гэсэн. Хорт тавдрын эсрэг химийн эмчилгээний эмүүд маань. Тэгэхээр ийм нэг сул талтай. Гэтэ орчин үед бол энэ маань харьцангуй хөгжөөд сайжраад юу болж байгаа вэ гэхээр ерөөсөө энэ эмнүүд маань тухайн сайд эффектийг багасгахын тулд тухайн хорт тавдрын эсийг таних илүү өндөр чадвартай болгоцсон гэсэн. Тэгэхээр тодорхой хэмжээнд орчин үед бол энэ юунууд сайд эффектүүд багасж байгаа. Гэхдээ бүрэн одоо багассан гэж хэлж чадахгүй тийм байна. За тэгэхээр хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулаад тэгвэл химийн эмчилгээ нь юм байна. Тэгвэл яг цөмийн эмчилгээ яадаг юм те. Цацрагийн эмчилгээ нь ямар ялгаатай юм гэдэг сэдв рүү оръё. За нэг юм бас санаанд ороод байна. Одоо нөгөө дорсофила ялааны агуултаа дээр нөгөө эсийн шинжилгээ бас хийж үзсэн байна л та. Тэгэхэд одоо нөгөө RM2 эс нь ингэж нийлээд хуваагдаад ингээд тэр амтнд чинь бүтэх ёстой шүү дээ тий. Тэгээд бүтэх явцад одоо бас тодорхой нэг хэсэг эс нь нөгөө нэг өөхөх хугацаанд тодорхой буюу тэр нь ингээд өөхөх ёстой байдаг. Хэрвээ өөхгүй бол тэр чинь одоо гаж мутац нэг ялаа үүсдэг ч юм уу тий. Тэгтэл одоо нөгөө хавдрын эс гэдэг бол үхээ мартсан одоо буюу одоо тэр нөгөө нэг тэр баатан нь товч нь ингээд нөгөө ажиллахгүй тэгээ ингээд хязгааргүй үржиж явцдаг. Өөрөөр хэлбэл үхэх тушаалаа биелүүлэхээ мартсан тий. Бас нэг тийм мөнхийн эс гэдэг юм сонирхолтой юм байгаа даа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Lenus Media хамт олон маань химийн элемент нэвтрүүлгийн маань явах боломжийг олгож хамтарч ажиллаж байна. За магний гэдэг зүйл одоо хүний биед одоо ямар хэрэгтэй байдаг вэ гэхээр 300 гаруй ферментийн ингэж урвалд оролцдог.
За булчин мэдрэлийн хэвийн үйл ажиллагаанд одоо маш чухал үүрэгтэй. За энерги буюу нөгөө ATP үүсгэхэд ингэж оролцдог. Ийм чухал ATP бол одоо бүх эдэст нөгөө үйлдвэрлэж байгаа учраас хүний одоо бүх биед ингэж нөлөөлдөг ийм зүйл ах нэ магний маань. Тэгэхээр магний дутагдвал олон төрлийн шинж тэмдэг илэрч болдгоо. Одоо жишээлбэл нойргуудах, амархан сэрэх, анхаарал төвлөрөхгүй байх, булчин чилж өвдөх, толгой эргэх, булчин чангараадахаар ер нь хүний нойр бас өрхөө өлчдөг юм байлээ шүү дээ. За хоолны дуршил багасах, байнга ядарсан мэдрэмжтэй одоо байх. За жижиг зүйлс хэд сүртэй одоо сэтгэл хөдлөл үзүүлэх, амархан уурлах ч байдаг юм уу. Шалтгаан тодорхойгүй төгссөн мэдрэмж төрөх, зүрх дэлсэх, байнга уурлах, ажлын бүтээмж буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болдог. Одоо бас тэгэхээр таамаглах нь шүү дээ тий магний дутагдаад байна уугүй юу гэд. Тэгэхээр энэ нөхцөлд бол магнезиум 400 г өдөрт 1 удаа бас хэрэглэхийг зөвлөдгөө. Магнезиум 400 таны алдагдсан эрч хүчийг нөхнөө гэдэг байгаа. Тэгэхээр та бас магнийг бага авч яах гэж бодвол ингээд нэг их ядраатай үйл ч юм уу нөхөд нэг үзээрээ. За уг нь бол шинжилгээ хийх ёстой л доо. Гэхдээ дээрх шалтгаануудыг бол одоо бас шууд магнегийн дутагдал гэж хэлэхээс илүү мэрэгжлийн одоо эмчийн зөвлөгөө авч зөв тунгаар хэрэглэх нь одоо хамгийн зөв сонголт гэдгийг та бүхэн маань бас мэдж байгаа хаа. За Health Point CGM нь болон бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Магнезиум 400 г-тэй та бүхэн ороод хараарай. За холбогдох хугацааны дугаар нь 80 3 51 91 99 34 97 17 гэсэн утсаар холбогдож болно. Мөн Alkaloid Mongolia гэдэг латинаар бичээ та бүхэн дагаад илүү дэлгэрэнгүй мэдээллийн тав тухтай бас уншаад танилцаад гэртээ захиалаад аваарай. Health Point CGM-ээр захиалж авч болдог шүү. За нэвтрүүлгийг ивэнтдэг хамтарч ажиллаж байгаа. Чанарыг танд авчирн Lenus Med-ийнхаа хамт олон их баярлалаа. Баярлалаа гэдэг. Одоо ингээл яг нөө Lenus Med-с гаргаж байгаа иймэрхүү витамин, иммунит чи яг төрөний химийн эмчилгээний нөхдүүд яаж хор тавдрисыг устгадагтай адилхан ажиллаж байгаа байхгүй тий. Бидний биеинд ороод шингээ тэгээ биеинд тархаад явахдаа хэрэгтэй сүд дээр нь очиодсон тий. Тэгээ хэрэггүй илүүдлэм гарах юм бол өөрсдөө гараад явчихна тийм үү. Гэхдээ хамгийн гол нь юу вэ гэхээр эмчийн завраар зөв тунгаар нь зөв сахилга баттайгаар хэрэглэхгүй бол одоо битээр нөгөө баг бүх дугаар дээр хэлж байгаа тий. Дураараа манайхан нөгөө нэг сайн юм бол сайн гэж бодоол уух гэдэг тэгэж болохгүй шүү. За тэгэхээр түрүүний яг тийм чиний хэлсэн тодорхойлолт бол яг гоё хор тавдрын бас тодорхойлдохгүй тий. Нөхдүүд бол ер нь бол удирдлагаа алдсан. Тэгээд мөнх амьдардаг болсон тий. Үхэн гэдэг тийм ч нэг ойлголт байхгүй болсон. Тэгэнгүүт маш хурдтай ингээд үрждэг тийм эсүүд болчихж байгаа. За энэ зохион байгуулалт нь өөрөө хаанаас гарч ирж байгаа вэ гэхээр ерөөсөө л эсийг удирддаг зүйл бол эсийн босс бол ДНХ. ДНХ яг хуу заавар өгч байгаа. Гэтэл ДНХ чи өөрөө юу юм баг молекулуудаар холбогдсон ургийн холбоос л явж байгаа шүү дээ тий. Тэр холбоосын дунд алдаа гарвал яг хуу алдаа гарах юм бол тэр чин алдаатай босс болно тий. Алдаатай босс яах юм алдаатай л заавар өгнө шүү дээ тий. Ерөөсөө л хүнтэй л адилхан шүү дээ. Хүн жишээ нь одоо нэг хэд хоног нойргоо яваад ч юм уу эсвэл жоохон ядрахаараа яадаг үлээ бид нар юмыг буруу хардаг, буруу уншдаг, буруу бичдэг тий толгоо иргэдэг гэх мэт үйлдэлүүд хийдэг ш. Тэрнтэй адилхан нөгөө нэг ДНХ чинь яах нь тэнцээ одоо ингээ за ядарна гэх юм чи бас хайшаа тий одоо нөгөө нэг зааварч ДНХ-ийн буруу заавар өгөх юм уу. Тэгээ өөрөө өвдчих юм бол тий ДНХ маань өөрөө өвдчих юм бол тэндээсээ гарч ирж байгаа юунууд нь дагаад буруу юмнууд болоо явах нь шүү дээ тий. Буруу зааврууд өгөө явж байгаа гэсэн. Тэр буруу зааврууд нь яах нь ерөөсөө л яачж байгаа байхгүй. Үхэн гэдгээ мэдхээ болцсон. Тэгээ маш хурдан үрждэг болцсон тий. Тэгээд дээрэс нь өөр төрлийн эсүүдэд очиж халдварлах аюулыг үүсгэждэг тий. Өөр төрлийн эсүүдийг өөрийнхөө араас оруулах боломжуудыг үүсгэж байгаа. Тэгэхээр энэ нь тэгвэл хаанаас гарч ирж байгаа юм бэ гэдэг. Уг нь бол нөгөө нэг бусад эсүүд маань бидний ДНХ-ийн зааврын дагуу өвөнд ороод тохоор ингээд биднэрт айгүй амар боловч хавдрын эс уг нь бол тий амьдрах гээд байгаа байхгүй юу. Одоо хавдрын эсийн зүгээс нь бодох юм бол тий. Тий. Одоо тэгэнгүүт нөгөө нэг өмнө нь яадаг байсан бэ гэхээр энгийн эсэд үчи яаж байгаа ш тий. ДНХ зааварчлахаа өгөхдөө ямар ч гэмтэл байхгүй юм чи яг ингээд зааврын дагуу ажиллана. Нөгөөх нь өвөнд орхоо болцсон нэг нөхөр явж байгаа. Гэтэл тэр хаанаас ирсэн бэ гэхээр ДНХ-д орсон алдаанаас ирж байгаа байхгүй. Тэгэхээр нэвтрүүлгийн эхний хэсэгт ярьсан асуулт руу буцаад очиж байгаа. Цацраг яагаад хор тавдар үүсгэдэг юм бэ гэхээр цацраг чинь хүний биеэр нэвтрээд гарахтаа яах нь нөгөө нэг ДНХ-ийн
молекулуудыг очиод эвдэрчдэг байгаа байхгүй. Хоёр молекул тийч холбогдсон байж ангууд салгаа хийчих нь шүү дээ. Цацрагч маш өндөр энергитэй бөөм явж байгаа шүү дээ. Сум орж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Ерөөсөө эсрүү те. Маш өндөр энергитэй сум орж ирэнгүүт тэр чинь хоёр молекулын холбоос хоорондоо тасраад за бүр хамгийн хүнд хэлбэр нь одоо жишээ нь яадаг вэ? ДНХ нөгөө нэг хос хеликсийн бүтц байгаа шүү дээ. Хоёр юм странд байж байгаа те. Тэрийг нь бүр ингээ голоор нь таслаа хичээл та. Яг нэвт сум яваад тэгж ДНХ хоёр хуваагдах юм бол хитрхи одоо хүнд хэмжээний гэмтэл учрах юм бол тэр эс бол тэгэл шууд үхэнтэй чи өөр ямар ч одоо найдруу те хамаг гол амин цүмийн аваачаад устгаа ичиж байгаа учраас гэтэл нөгөө талд нөгөө эсүүд чинь нэг юм үлгэн салган тогтцсон байж байгаад буцаад нийллээ гэж бодъё л та молекул нь тэгэнгүүт анхны молекулаас алдаатай байдлаар хоорондоо холбогдчихдог байхгүй. За энэ бол яг нь одоо хүний ч гэлтгүүлдэ амьд амьтны нэг юм гайхалтай шин чанар байгаа. Тэр яадаг вэ? Амьд амьд чи идэгдэг байхгүй. Нөгөө ДНХ-ийн төвшөндөө бид нар чи ингээд алдаа гарчингууд бид нар идэгдэг учраас буцаад тэр алдааг засах гэж үзэж штэ. Засаад буцаагаад холбочиг гингүүд харамсалтай нь одоо ямар нэгэн зүйлийг хизээч 100% яг оригинал байдал шиг хөлбөрлөх боломжгүй байдаг. За тэр бол зөвхөн биологи дээр ч хим дээр ч биш. Тэр бол өөрөө бүр физикийн хууль, no cloning theorem гэдэг юм байна. Ямар ч квант төлөвийг өөр квант төлөв рүү 100% хуулах боломжгүй гэдэг байхгүй. 100% хуулахын тулд бид нар өмнөх квант төлөвийг устгах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан нөгөө молекулууд чинь буцаж нийлэхдээ жоохон алдаатай нийлцдэг. Тэгээд яах нь вэ? Тэр алдаатай ДНХ чинь нөгөө эстэй алдаатай тушаал өгөөд алдаатай тушаалаар алдаатай эсүүд үржээд тэр нь айжимдаа бүх ихсэх нь биш үү те. Айжимдаа ихсэхэр цацрагын хордлого авсан хүмүүс маань яа ирээдүйд хор тавдар тусах магадлал нь өндөр болгочихж байгаа байхгүй ерөөсөө тийм асуудал гарч ирж. Тэгэхээр энийг ингээ ажиглангууд эндээс хүмүүс айгүй лаг имийг анзаарсан байна. Гэтэ яг түүхийн хувьд ярих юм бол бид нар анхандаа нэг мдээгүй яг энэ төвшөндөө ажиллаж байна гэдэг. Түүхийн хувьд арах юм бол юм. Анх рентген 1895 онд рентген цацрагаа нээж байгаа шүү дээ. За рентген цацрагаа ингээд нээсэн 96 онд нь беккерел юунуудыг нээсэн те цацраг идэвхийг нээсэн байна. За энэ үед нөгөө Альберт Томас Эдисон маань бас рентгентэй адилхан рентген цацрагаар оролдож эхэлсэн байхгүй. Рентген цацрагаар янз янзын юм хийж эхэлсэн. За ингэж хийжсэн чинь мань нөхрийн одоо хамтран ажиллагч нь гэх юм уу да. Томас Эдисоны тухайн үед цуг хамт ажилладаг байсан. Одоо лабораторийн туслагч юу гэдэг вэ? Лаборант гэдэг өглөө те. Лаборант. Тэр нэг залуухан залуу Кларенс Дейли. За энэ залуу бол рентген цацрагт айгүй дуртай. Тэгээ ингээд шууд баруун гарынхаа ингээд рентген цацрагийн зургийг байнга авдаг. Ингэсээр байгаа. Тэгээ өдөрт хэдэн цаг чамаагүй өөрлөгөө яах нь гамма цацраг оруулж ирсэн. Рентген цацраг оруулж идэг. Ингэсээр байгаад 1904 онд 39 наснда нас барсан. Юунаас болж нас барсан бэ гэхээр рентген цацрагийн хордлогоос болж нас барсан. Хор тавдар туссан, арсны хор тавдар туссан. Ерөөс айгүй хүнд байдлаар нас барсан. Тэгээ бүр амар аимшигтай юм нь юу вэ гэхээр нөгөө мань нөхрийн байнга рентген цацрагийн туршилтанд ашигладаг гэсэн гарын тайрсан байна. Эхлээд авралгүй болцсон нөгөө гар нь. Тэгээ энэ үед бид нар юу мэдсэн бэ гэхээр рентген цацраг чинь ингээ хороогүй юм шиг мөртлөө удаан их тунгаар авах юм бол хортой мэн гэдгийг мэддэг болсон байна юм чи. За энэ үеэс Эдисон ч гэсэн рентген цацрагаар оролдохо болчихж байгаа байхгүй. Ингээд явсан. Гэхдээ ангаахын хүмүүс рентген цацрагийг ашиглаж байгаа. Юунд ашиглаж байгаа вэ гэхээр байнга энийг ингэж хүн дээр хэрэглэхгүйгээр гэхдээ жилдээ нэг одоо 3 удаа 4 удаа ч юм уу тийм байдлаар хэрэглэх юм бол бидэрт айгүй хэрэгтэй юм байна. За энэ бол ерөөсөө өөрөө цацрагийн ангаах ухаан цөмийн шинжилгээ ухааны эхлэл болж байгаа. За энэ эхлэлийг бүр хамгийн хүчтэй тавьсан эрдэмтэн бол хин Мари Кюри. Дэлхийн 1-р дайны үед Мари Кюри маань жижигхэн ийм ачааны машинууд хийсэн байгаа байхгүй. Тэр ачааны машинуудаа хийх мөнгө гаргаж авахын тулд бүр яаж исэн нөгөө нэг засгийн газар сүрдүүлж исэн. Хэрвээ та нар надад мөнгө өгөхгүй бол би 2 ширхэг Нобелийн шагналаа зарлаа тий. Би гараад энийг зархад энийг худалдаад авах хүн олдно. Тэр мөнгөөр би энэ юу хийнэ? Цацрагийн машинуудыг хийн. Тэрийг нь болохоор бяцхан Кюринууд гэж нэрлэдэг. Little Curies гэж нэрлэлсэн. Тэгээ 20 ширхэг тийм машиныг өөрийнх нь зардлаар бүтээсэн байна. Дэлхийн 1-р дайны үед. Энэ ямар машин байсан бэ гэхээр ерөөсөн өнөөдрийн орчин үеийн бидний эмнэлэг тардаг рентген цацрагийн нөгөө рентген зураг авдаг өөрөө байхгүй. Ерөөсөл тэрийг анх машин тэгээд шууд дайны фронт руу явсан. За дайны фронт руу явахдаа бүр 20 машин 150 эмэгтэй сувилагчийг одоо волонтерич юу гэдэг лээ сандлаар нь өөрийн хүслээр сайн дурын ажилтан
сайн дурын ажилтныг сургаад тэгээд дайны талбар руу явуулсан. Ингэхдээ яаж ийм хэр нөгөө ясан хугарсан, буудуулсан хүмүүс орж ирнэ шүү дээ. Гэтэл хүний бие рүү бууны сум яваад орчихоор хаана авах нь бид нар гаднаас нараад мэдэхгүй шүү дээ. Тэр үед яадаг гэсэн юм хэрэг хүл хавцаанаа буудалсан бол яг тэр хавцааны шууд таслаа ичдэг заяа. Гар хавцаа шууд гар хавцаанд тасалдаг. Тэгээ ерөөсөө дайны дараа маш их юм хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төрдөг байсан. Тэр үед харин дидл Кореинууд очсны ачаар шууд зургийг авангууд сум хаанааг нь харагдаж байгаа шүү дээ. Тэнгүүд яг газар дээр нь операт мис засал хийгээд сумын л сугалж авдаг. Тэгээд нөгөө хүмүүс жаахан хөлтөөгөө гартаагаа амьд үлдэх боломжтой болсон байна. За үүгээрээ бол бүр тухайн үед Мари Кюри дор хаяж хэдэн мянган хүмүүсийг шиг бүр хэдэн 10 мянган цэргүүдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос тэг шаардлагагүй байдлаар одоо мис заслын ширээн дээр нас барахаас аварсан гэдэг юм л. За энэ бол өөрөө яг цацрагийн эмчилгээ одоо нэг цацрагийн ангаах ухаан тэг цөмийн ангаах ухаан бид нар хамгийн их ашиглаж эхэлсэн хамгийн том жишээ аваа түүхэндээ. За ягаад цөмийн гэж хэлж байгаа вэ гэхээр цацраг тэр нэг рентген цацрагийг ашиглаж байгаа гамма цацраг байгаа шүү дээ. Тэр чинь өөр нэг юм өөрөөсөө гамма цацраг ялгаруулдаг элементээс л гарч байгаа шүү дээ. Тухайн үед чинь нөгөө хиймлэр рентген цацраг хийж чадахгүй учраас тухайн элементүүдийг л ашиглана шүү дээ, тий. Тэнцэнс гарч байгаа. Тэр цацраг чи хаанаас ирж байгаа? Тухайн атомын цөмөөс ирж байгаа шүү дээ. Атомоос биш, атомын цөмөөс ирж байгаа учраас цөмийн ангаах ухааны эхлэл болсон гэж түүхийг үздэг. За ингээд цөмийн ангаах ухаан одоо бидний юу руу орж ирсэн байна. Шинжлэх ухаанд орж ирсэн байна. Нөгөө талаас төрөний логик руугаа харах юм бол нөгөө цацраг гэдэг юм чинь тэр үед бас бидэрт юу зааж өгсөн бэ гэхээр хүнийг яаж болт юм бэ? Хөнөөж болт юм байна. Тэ хордлогонд оруулдаг юм байна. За бүр ирээд удах юм бол хавдар тусгадаг юм байна гэдэг юмнууд гарч ирсэн байгаа байхгүй. Тэгээ энийг ажигласан анхны одоо ангаахын физикч нар, биофизикч нар, ангаахын хүмүүс юунд ашиглаж эхэлсэн бэ гэхээр цацрагаар тухайн үед байсан рентген цацрагаар арсны хор тавдрыг эмчлэх гэж үтсэн байна. За хамгийн энгийн арсны хор тавдрын төрлүүд бол нөгөө нэг арсан дээр гарчдаг жижигхэн ургацгууд байдаг шүү дээ, тий. Хор тавдрын ингэ хавдрын төрлүүд бол хоргоо, тий. Хоргоо хавдрын төрлүүд бол. Тэгэхээр яг тухайн ургацгийн рентген цацрагаар шараад мэнг биш үү мэддэхгүй юу? Тий, мэнг үү ч юм уу, тий. Рентген цацрагаар шараад байхгүй болгодог тийм эмчилгээнүүд хийж эхэлсэн. Гэхдээ харамсалтай нь энэ эмчилгээний тухайн үедээ бас юу байсан? Сул талтай байсан. Одоо side effectтэй. Тэр сул тал нь юу байсан бэ гэхээр нөгөө тухайн орчмын ургацаг ч юм уу, тий. Эсгийг шарж авах гаж нөлөө тий санал. Тэг гаж нөлөө ойр орчимд нь байгаа эрүүл хэсийг будаад эрүүл хэсийг аваачаад устгаа ичдэг. Тэгээ одоо нөгөө нэг арьсан дээр нь хичнээн одоо тэр үе ургацсан арилсан ч гэсэн тол бүлддэг тий сорив үлддэг гэсэн сорив үлддэг гэсэн байгаа байхгүй. А дээрэс нь энэ үед гаргаж авч исэн рентген цацрагийн энерги маань ерөөсө хэдхэн электрон байлт. Маш бага энергитэй гэсэн. Маш бага энергитэй болохоор арьсны гүнээс цаашаа орж чаддаг. Яг арьсан дээр очиод шингээл дуустдаг, арьсны гүнээс цаашаа орох юм ч боломжгүй байсан байна. Гэхдээ эрдэмтэд юу бодож исэн бэ гэхээр энэ цацрагаар чинь би арьсны гадаргуу дээр байгаа энэ тэ үе ургацуудыг эмчлээд байгаа юм чинь тэгээд дээрэс нь цацрагийн одоо хордлогонд орж байгаа хүмүүсийн авж байгаа цацраг гэдэг чинь эмчилгээнд ашиглаж байгаа цацрагаас маш өндөр энергитэй цацраг явж байгаа. Маш өндөр энергитэй байх юм бол арьсны гүнийг нэвтлээд орох юм байна. Арьсны гүнийг нэвтлээд орохоор нэг юм болоод тах шиг байна тий. Тэгж гадарлаж эхэлсэн байхгүй. Энэ үед тэр үед чинь нөгөө юу ДНХ байсан шүү дээ. Бид нар дөнгөж эсийг л мэддэг байсан тий. ДНХ-г хараахан нээж амжаагүй байсан маа. Гэхдээ зарим физикч нар тэрийг гадарлаж ирсэн. Жишээ нь ялангуяа Шрёдингер байгаа шүү дээ. Квант физикийн загалмаас эцгүүдийн нэг тий. Шрёдингер өөрийнхөө амьдрал гэж юу вэ гэдэг номон дээр хамгийн анх физикийн одоо талаас нь ДНХ гэдэг зүйлийг яг ДНХ гэж хэлээгүй л дээ. Гэхдээ эсийг удирддаг ямар нэгэн механизм эсийн дотоод гүнд байх хэрэгтэй гэсэн юм зүгээр таамаглалыг төвшүүлчихсэн байна. Яг бүр энэ шинжлэх ухаанч байдлаар биш зүгээр нөгөө хүний одоо тий бодлын таамаглал байх нь шүү дээ төвшүүлчихсэн. Тэгэхээр яг нь зарим физикчин тэгж гадарлаж ирсэн. Тэр нэг юм болоод их шүү эсийн төвшөнд. Энэ цацраг гэдэг чинь юу юм? Маш жижигхэн өндөр энергитэй бөөм явж байгаа гэдгийг ойлгоцсон шүү дээ тий. Бөөм явж байгаа юм чинь ийм жижиг юм нэг жижиг юмыг очиж гэмтээгээд тэр зүйл нь яг нэг юм гэмтэл үүсгээд тэг ингээ урт хугацаанд ингээд ах шиг нэг юм таамаглалууд гарч эхэлсэн. Тэрийг ингээд хоёр талаас юм хоёр одоо ингээд факт ороод ирлээ шүү дээ. Нэг нь эмчилгээний, нэг нь яг эсэргээр. Тэгвэл хүн чинь амар ухаантай юмтай шүү дээ. Хүн яадаг вэ гэхээр зүгээр нөгөө талдын устгаад байгаа юмыг би зөв ашиглаад сурчих юм бол энэ баруун талдаа би эмчилж чадахгүй юм эмчилж магадгүй юм шүү гэж асуусан байгаа байхгүй. За энэ бол яг
одоо нөгөө нэг монголчуудын нэг үг байдаг шүү дээ. Хорыг хороор гэдэг нэг юм үг байдаг те. Жохон аюултай байдаг те. Тэр хорыг хороор гэдэг үг айгүй аюултай. Тэгэхээр анхны одоо нөгөө нэг цөмийн ангаах ухаан цацрагаар хор тавдрыг эмчлийн манайхаа ингэж хэлдэг бол хорыг хороор усч байгаа байхгүй яг тэнцээ ерөөсө хорыг хороор авч байгаа байхгүй яа гэхээр хэрвээ би өндөр тунтаа цацраг авах юм бол би хордод хор тавдартай болох гэдэг. А гэтэл бас зарим тохиолдолд одоо эн чинь хүн чинь нөгөө нэг өөрийнх нь генетикийн онцлогоосоо амьдарч байгаа орчноосоо идэж ууж байгаа амьдралын хэм маяг гэд маш олон комплекс нөхцөл байдлуудаас болоод хор тавдар тусч болдог тий. Тэгвэл тэр хор тавдар бас өөр тохиолдолд цацрагаас болж тусаад аянгууд нь хүн айгуу гой сэтгсэн байгаа хөөх тий. Хорыг хороор гэж сэтгсэн. Би энэ цацрагийг буцаагаад хор тавдрыг эмчлэхэд яагаад ашиглаж болохгүй ингэж асуусан байгаа байхгүй. За ингэж асуугаад ерөөсөө хамгийн ихний асуулт ингэж гарч ирнэ. Цөмийн реактораас ч юм уу цөмийн одоо энэ нөгөө нэг цацраг эвтэгт бодисоос гарч ирж байгаа цацраг маань өөрөө маш их өндөр тунгаар гарах юм бол айгүй аюултай байна. Тэг хүнийг ерөөсөө цааш нь харуулчих юм аюултай байна. Тэгвэл би яаж яг тодорхой зөв тунан таарсан цацрагийг зөв энергитэйгээр нь гаргаж авах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. За энэ өөрөө юу гэсэн үг гэхээр ерөөсөө л тухайн цацраг идэвхийг гаргаж байгаа цацрагийн идэвхт элемент байж байгаа шүү дээ. Тэр элементээс гарч байгаа цацраг идэвхийг би яаж контролтойгоор удирдлагатайгаар жолоодох вэ гэсэн асуулт байгаа байхгүй. Би ингээл хүссэн үедээ цацрагийг гаргаад хавдар дундуур явуулцдаг. Хүссэн үедээ буцаага хаачдаг тийм юм хүсээд байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөх нь их удаагүй ерөөсөө дэлхийн 2 дугаар дайны дараа 2 дугаар дайны үед бид нар маш их технологийн амжилт хийсэн шүү дээ. Бөмбөг хийсэн шүү дээ. Цөмийн бөмбөг хийнэ гэдэг чинь би цацрагийг ямар ч байсан замбраагүй гаргаж болно, замбраатаа гаргаж болно гэдгийг мэддэг болсон нэг том технологийн амжилт шүү дээ, тий. Эхлээд бид нар тэр цөмийн урвалыг жолоодлохтой хийж сурсан шүү дээ. Одоо нэг ураантай дугаар дээр урнапит хоёр ярьсан байгаа. Тэгээ энэ болгоныг сурчаад 1951 онд Канадын 2 баг юу хийсэн бэхээр кобальт 60-ын одоо изотоп байгаа. Кобальт одоо монголоор ямар элемент юм бол доо? Зис биш үү? Копер. Зис биш ээ. Зисэн толгойд могоо. Зис купер, кобальт. За. Кобальтыг кобальт 60-ыг гаргаж аваад кобальт 60-ыг нэг ийм одоо савн дотор хийгээд тухайн сав маань өөрөө коллиматор буюу чиглүүлэгчтэй. За тэр чиглүүлэгч нь ямар үүрэгтэй вэ гэхээр кобальт зараас гарч байгаа цацраг одоо бета цацраг, X рентген цацраг, гамма цацрагууд байж байгаа тий. Тэрний бета цацрагийг шүүж аваад зөвхөн гамма цацрагийг гаргана. Гэхдээ гамма цацраг нь хангалттай өндөр одоо энергитэй гарч байгаа мегавольтж энергитэй гарч байгаа тийм чи тэрийг нь тодорхой коллимешнээр яг байр руу явуулдаг болгосон байгаа байхгүй яг байр руу явуулдаг болсноор хүний одоо биений гүнд байгаа тийм одоо жишээ нь юу арсны цаана байж байгаа тэр хавдрыг онж очиж устгах боломжтой болсон байна. За энэ л ерөөсөө л яах нь бид нар цацраг идэвхийг хүнийг өвчин эмчилэхэд хэрэгтэйгээр ашигласан хамгийн одоо анхны яг нь Мари Кюригийн үеэс хойш хамгийн анхны тохиолдол гарч ирж байгаа. За үүгээрээ тухайн хоёр эрдэмтэд маань тухайн жилдээ анхны өвчтнүүдээ эмчилсэн хор тавдрын эмчилгээнүүдийг амжилттай хийсэн. Тэгээд хор тавдрыг цацрагийн эмчилгээгээр яах боломжтой байна. Юу гэдүүлээ? Эдгэх боломжтой байна гэдгийг хамгийн анх олж мэдсэн хүмүүс байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө нэг том амжилттай одоо технологийн шинжлэх ухааны маш том амжилттай зүйл болж байгаа. Тэгэхээр энд бас ямар процесс явагдаад байна гэж асууж болно тий. Яг эн чинь ямар процесс явагдаад байна. Хөөе цаг чивлээ. Хоёулаа хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд төсөл хэсэгтээ энэ нарийн процессын тухай яриад тэгээд дуусгацгаая тий. За тэгээ 2 жилийн өмнө манай нэг найз нэг чихрэнд донтоод тэгээ миний хизээч юус амсч үзээгүй нэг чихрийг амсуулчихсан байхгүй юу. Тэгээ амссан чинь чихэр чимшиг цагаан эдээ чимшиг юм айгу сонин тийм эрээсэн чихэр байсан. Тэгээд энэ чихэр бол өнөөдрийн манай нэвтрүүлгийн ивент дэгч байгаамаа. Бид ад жаргалыг үйлдвэрлэдэг ураатай Монконди брэнд Шира шарсууны амттангаа одоо зах зээл чинээр гаргасан байна. Тэгэхээр одоо бидний мэддэг нөгөө шарсууг бол бид нар мэдэн штэ бас айгүй гоё амттай би шууд уучдаг. За энэнгээр бол шарсуугаар юм зөөлөн эрээсэн чихэр хийсэн байна. Тэгээд энэ нь одоо маш гоё өвөр мөц орлуулшгүй юм гоё амттай. Надад бол гадна дотны хүмүүст бас юу бэлгэлэх үү гэдэг асуудал биднэрт бас тулгарладаг. Яг Монгол үндэснийхаа гэсэн юм энэ чихэр бол одоо бас их тохиромжтой аятайхан өний хувьд ч гэсэн аятайхан санагцсан. За бүтээгдэхүүний ач холбогдол нь Д болон Б витаминаар баялаг, элсэн чихрийн агуулмж бага, уургийн агуулмж өндөр,
кальц цайр агуулсан гэдгээр одоо бас маш том давуу талтай байна. Тэгээд худалдаалж байгаа цэгүүд нь баруун дөрвөн зам болон 5 шарт байдаг. Боосоо агуулах худалдаа за бүх сүлжээ дэлгүүрүүдээр байрлаж байгаа. Дэлгэсэн дээр гарч байгаачлан энэ шавшар өнгөтэй одоо энэ чихрийг та бүхэн бас Орсон супермаркеттай байвал тавгийнхаа эдээний чихрийг бас солиод үзээрэй гэж хүсэж байна. Монконди гэдэг та бүхэн фэйсбүүк дээр дагаад аваарай. Тэгээд онлайнаар чат бичээд гэртээ шууд хөргүүлээд авах боломжтой. Тэг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эх оронч худалдаа авалт бас тавгийн чихрээ ч гэсэн те ингээд нэг солиод үзээсэй гэж хүсэж байна. За нэвтрүүлгийнхаа үеийн эцэгчэд их баярлалаа. Баярлалаа. Одоо ингээд энэ чихэр бол яг түрүүний өнөөдрийн нэвтрүүлгийн цацрагийн эмчилгээтэй айгу адилхан жишээ байхгүй юу гэхээр анх бол бид нар чихэр ингээд идэхдээ дандаа шүдэнд муу те хит их нөгөө хүч хиллэг гэл дандаа л муу юм байдаг ус. Өнөөдөр тэгсэн чи яаж юм тэр чихэр гэдэг гоё юм буцаагаар биеинд ашигтайгаар хийж болж шүү дээ те гоё амттай дээрэс нь биеинд ашигтай. Тэгэхээр хүн бол ямар нэгэн зүйлийг ойлгочих юм бол тэрийг өөртөө хэрэгтэйгээр агуулсан хэрэгжилж чаддаг те. Тэгэхээр цацраг бол бас яг үүний том жишээ. Анх бол бид нар мэддэггүй байсан. Цацрагийн хордлогонд ороод идэг хүмүүс ингэ нас ороод идэг. Нөгөө радиатор октод идэг нэршил хүртэл бий болсон. Тэгээ шүдний оон хүртэл цацраг идэхтэй юм хийж үдсэн байгаа юм. Тэгээ маш өндөр төлөөсөр бид нар цацраг бол хортоог мэдсэн. Хортоог нь мэдэнгүүт тэрийг ойлгож эхэлсэн бас давхар тий. Яагаад хордуулаад байна? Өө эн чинь нэг эсийн дотор л нэг юм болоод ах шиг байна тий гэж анх таамаглаа. За орчин үед бол бид нар бүр мэддэг болсон. Ерөөсөө л цацраг бол тухайн ДНХ өчөөл зад зогч байгаа тий. Тэгэл ДНХ тэнцээ буцаж идэхдээ буруу идэхэд буруу завруудыг өгөөд хор тавдар эсийг бий болгож байгаа. Цацрагаас үүссэн хор тавдар бол. Тэгэнгүүт ингэж байгаа юм бол буцаагаад энэгээр хор тавдрын эсийг буудаад үзье тий. Устгах гад үзье гэдэг асуулт гарч ирээд саяны 1951 оны эрдэмтдийн ачаар одоо анхны кобальт 60-ын изотопоос анхны 117-133 мега электрон вольт энергитэй рентген засгуудыг гаргаад тэргээрээ яг нь арсны цаана хүний биений гүнд байгаа хор тавдрыг анх устгасан юм амжилттай зүйлийг хийсэн. За өнөөдөр бол энэ цацрагийн эмчилгээ бол бүр өндөр хөгжсөн. Өнөөдөр бол бүр нарийн өндөр хөгжөөд за бүр сүүлийн үед бол юу орж ирж байгаа. Нөгөө химэл оюуханууд орж ирж байгаа. Өмнө химэл оюуханаас өмнө яадаг байсан бэ гэхээр за нэгт энийг хэлэх ёстой юм байна л да. Анх бид нар тухайн хор тавдрыг зөвхөн гамма цацрагаар бууддаг байсан бол өнөөдөр гамма цацраг, электрон, протон гэдэг 3 төрлийн бөөмөр буудаж устгаж болно. За хор тавдрын эсийг яагаад цацрагаар буудахаар хор тавдрээс үхээд байгаа юм бэхээр яг л адилхан. Энгийн эсийг цацрагаар буудахаар хор тавдар үүсгдэг шиг хор тавдрын эсийг би цацрагаар буудахаар хор тавдрын эсийг бий болгоод байгаа нөгөө ДНХ-ийн зохицуултууд байгаа шүү дээ. Тэгвэл яг алдаатай ДНХ-г очиод гаднаас нь буудаад устгахчихж байгаа байхгүй. Тэр хор тавдрын эсийг бий болгодог ДНХ-г устгахчингууд тэр эс чинь цаашаа үржиж чадахгүй. Тэгээ үхээс үр сонголтгүй болж байгаа. Тэгж устгаж яана гэсэн үг. Ийм л энгийн физик зарчим тэнцээ ажиллаж байгаа. За эсвэл жоохон бага энергитэйгээр буудах юм бол яг тухайн эсийн ойр орчинд байгаа усан дундуур өндөр энергитэй бөөм яваад өнгөрөхдөө усыг ёончлоод тэгээ бүх радикалууд үүсгэж чинь. Нөгөө радикалууд чи ДНХ дээр очиж суухтаа ДНХ-г идэхгүй болгоод унтраачдаг. Иймэрхүү байдлаар эмчилдэг гэсэн. За тэгэхэд өнөөдөр одоо түрүүн хэллээ шүү дээ электрон, гамма цацраг, протоноор ингээд бууддаг болсон. За протон бол илүү өндөр наривчлалтай. Яагаад тэгэхээр электрон, гамма бол ингээд ямар нэгэн юм дундуур явчихтаа сарндаг бөөмс ихгүй. Сарндаг бөөмсөн. Протон бол тухайн бөөм дээр очиод буудахтаас яг байн дээр очиж цогтөг гэсэн. Бууны сумаар ярих юм бол тий. Электрон энтер яах нь яг тэр байн дээр очихгүй нэг юм жоохон тойруу очиж буудах онох нь шүү дээ. Протон бол яг байн дээр очдог тийм давуу талтай. Протон чинь маш багц нэгт бөөм байгаа учраас ингэж устгадаг байх нь. За ингэнгүүт бид нар чинь нөгөө нэг CT scan, MRI, PET scan гэл лаглаг технологиудтай болсон тий. Тэгэхээр эдгээрээр бид нар хүний биеийн тухайн хор тавдар байгаа хэсгийн 3 хэмжээст зургийг аваад тэр 3 хэмжээст зургийг компьютерт оруулаад тэгэнгүүт эмчнэр яадаг вэ гэхээр тэнцээ ингээд нөгөө нэг байлдааны тактик боловсруулна заяа. Хор тавдрын эс рүү би дайрах тактикаа боловсруулж байгаа байхгүй. Аль өнцгөр хаанаас нь ямар бөөмөр хідэн удаагийн давталтайгаар буудах юм бол энэ хор тавдрын эс хизээ бүрэн устж алга болох. Яг л дайны тактик байхгүй. Тэг яаж байлдах вэ гэдгийг сонгодог. Гэтэл анх бол жоохон иймэрхүү алдаанууд байдаг гэсэн юм байна л та. Одоо нөгөө хүн тэнцээ ажиллаж байгаа учраас жижиг сажиг наазахын алдаанууд гарах зүйлүүд байдаг. Гэтэл өнөөдөр бол химэл оюухнууд орж ирсэн нь хүний гаргадаг тий
хүний нөгөө нэг ядарснаас болж ч юм уу тиймэрхүү юм байдлаас болж гаргадаг алдаануудыг гарах боломжгүй болоод илүү сайн таньдаг. Дээрээс нь нөгөө нэг байлдааны тактик нь илүү одоо хамтарч боловсруулаад те илүү хурдан хугацаанд яаж устгах үүдийг ийм зүйлүүдийг хийдэг болсон байна. Тэр өнөөдөр үл цацрагийн эмчилгээ хорт хавдрыг гаднаас нь яг нь одоо протоноор жишээх нь протоноор буудаад тухайн хорт хавдрын эсийг бие ДНХ-ийн төвшөнд нь бутлаад зав зөхөж хаяад тэгээд ингэж устгадаг ийм арга гэсэн. Тэгэхээр энд дахиад нэг юм юу гарч ирнэ л те. Онцгой шин чанар гарч ирнэ цацрагийн эмчилгээний. Тэр нь юу вэ гэхээр цацрагийн эмчилгээг физикч нар болохоор локал гэдэг багхгүй. Түрүүний химийн эмчилгээ юу вэ? Глобал гэсэн шүү дээ. Яагаад вэ гэхээр тухайн эмнээс авсан хорт хавдрын эсрэг молекулууд нь миний бие бүх хэсгээр явдаг тийм цусны судсуудаар дамжаад ийм учраас глобал гэдэг. Локал гэдэг нь юу вэ гэхээр жишээ нь уушигны хорт хавдар байлаа гэхэд яг л тэр уушигнд байгаа хорт хавдрын хэсэг рүү л буудана тийм цацраг гэдэг. Цацрагийн бөөм. Бусад нөгөө нэг хамаагүй хол байгаа хэсэг рүү буудах боломжгүй. Яг л тэр хэсгийг устгадаг тийм учиртай. Тэгэхээр энэ бас ийм нэг давуу тал гарч иж байгаа. Яг тухайн локал хэсэг яг айгүй өндөр эффектив устгах нь шүү дээ. Гэхдээ нөгөө талд нь энэ ч бас дахиад нэг сул тал ба. Тэр нь юу вэ гэхээр нөгөө химийн эмчилгээнд байдаг глобал шин чанар энэ локал юм байхгүй учраас нөгөө тухайн хорт хавдар өөр газар очиод үсэрхийлсэн ч юм уу эсвэл хүний биеийн өөр газар хорт хавдрын эс явж байгааг бид нар мэдэх боломжгүй байхгүй тий. Тэр болгоныг ингэж очиж буудна гэж байхгүй тий. Яг л хорт хавдар байгаа хэсгийг л бууддаг. Ингээ яг нарийн ярих юм бол бүр юу болчихж байгаа юм л та. Цацрагийн эмчилгээ маань дотроо тэр эсийг хорт хавдрын эсүүдийг бүрэн үхэж дуустал нь буудах, эсвэл итгэхгүй болгох тий. Өсөлтийг удаашруулад хагалгаанд бэлдэх гэдэг ч юм уу тий. Хагалгаагаар авахд бэлдэх гэдэг ч юм тийм янз янзын шин чанартай байдаг. За орчин үед одоо тухайн өвчтний ямар төрлийн хавдар туснаас шалтгаалаад химийн болон цацрагийн эмчилгээнүүдийг хослуулж эсвэл дангаар нь хийдэг. Гэтэ одоо тэр нь бол яг ямар хорт хавдараас шалтгаална. Дээрээс нь манай сонсогч нар бас ингэж бодчих магадгүй. Химийн эмчилгээ гэхээр л яг химийн эмчилгээ гэхээр бас гайгуулах л та нөгөө им бол өдөр болгон тогтмол тунгаар уух хэрэгтэй байдаг гэдээ ярьсан тий. Бүгд мэддэг тий. Тийм учраас ингэж байна. Цацрагийн эмчилгээ гэдээ ярингууд ганц удаа буудаал устгачдаг юм шиг юм төсөлж магадгүй тий. Хүмүүс нэг юм шууд дайрэгт. Тэгэхээр тэр бол үгүй. Цацрагийн эмчилгээ маань өөрөө хичнээн би тухайн хорт хавдрын хорт хавдар байгаа хэсэг рүү буудаж байгаа ч гэсэн тэр чинь яах нь наана нь эрүүл эсүүд явж байгаа шүү дээ. Хүний бие эрүүл хэсэг байгаа шүү дээ. Тэргээр нөгөө цацрагийн туяа чинь дайраад өнгөрнө шүү дээ. Дайраад өнгөрөхдөө тодорхой хэмжээний ойр орчимд байгаа эрүүл хэсүүдийг тэнцээ гэмтэж идэг. Энэ гэмтлийг их болгож болохгүй шүү дээ. Их болгох юм бол нөгөө эрүүл хэсүүд чинь хорт хавдар эс болчих шүү дээ. Тэгэхээр тодорхой тунгаар, тодорхой энергиэр, тодорхой хугацаанд, тодорхой давтамжтайгаар хийдэг байгаа байхгүй. Тэгжиж тэр эсүүдийг устгах нь. За дээрэс нь энэ юу үүсгэдэг вэ гэхээр цацрагийн эмчилгээ дууссан байсан ч гэсэн тухайн хорт хавдрын эсүүд бас үгсээр л байдаг. Яагаад гэхээр тэр чинь нөгөө дээр гээд нь очиод бодоолгаа ичж байгаа шүү дээ нөхдүүд. Тэгэхээр ингээд тэр үржилтийн нэг багасгадаг гэсэн. Өнөөдөр бол миний л уншиж судалснаар цацрагийн эмчилгээ бол хорт хавдрыг эмчлэх хамгийн одоогор байгаа сайн аргуудын нэг юм байлээ. Тэгээ улам одоо ингээд технологи хөгжих тусам илүү сайжраад байгаа. Дээрээс нь бидний одоо нөгөө мэдлэг нэмэгдэх тусам тий хүний биологийн тэр ДНХ бидраас ДНХ-г тухайн тэр уургууд ингээд явж байгааг янз янзэр мэдж байгаа ч гэсэн яг бүр нарийнт нь ДНХ-г тайлж уншиж чадах уу? Яг тэр хорт хавдар яг тэр ДНХ тэр яг яаж бий болов гэж нарийн асуух юм бол маш байдал төвхтэй болно шүү дээ тий. Тэдэрэг бол мэддэг болчих юм бол яг уу гаднаас нь ингэж бүр физик байдлаар бөмбөгдөж устгахгүй эсвэл хийм байдлаар нөлөөлж устгахгүйгээр зүгээр нэг одоо бүр ингээл ирээдүйд бол тийм магадгүй нэг юм уугаал тэр нь шууд миний ДНХ-ийн тэр хорт хавдрын ДНХ дээр очиод зааварчилгааг нь өөрчилчихдэг тийм зүгээр л атомын төвшин зааварчилгааг нь өөрчилчихдэг болвол тэр магадгүй баг ямар ч сайд эффектгүй эмчилгээ болно тийм ирээдүйд нь тийм юм гарч ирэхийг үүсэхгүй. Ягаад гэвэл 100 жилийн өмнө гаж нөлөөтэй байсан зарим төрлийн эмчилгээнүүд өнөөдөр ямар ч гаж нөлөөгүй шүү дээ. Бид нар маш сайн тэрийг ойлгоод сурцсан учраас. Тэгэхээр ирээдүйд ч гэсэн ихэнх одоо судлаач нар ялангуяа цацрагийн физикч нар, цацрагийн судлаач нар бол яг хамгийн гол ажилтдаг сэдв бол ерөөсөө хавдрын тюмерийг устгах тий цацрагаар буудаж байгаа. Гэхдээ яг тэр нарийн гүндээ юу болоод байна? За генетикийн шинжилгээ ухаанч нар ч гэсэн яг тэр энэ генетикч яг нарийн гүндээ юу болоод байна? Тэрийг хэдүүлээ ойлгочих юм бол ерөөсөө энэ том өвчин хүн төрөлхтөн ялж чадах юм шүү дээ. Бараг хавдрын эсрэг тэнцээ ингээд
бүх төрлийн хавдрын эсрэг вакцин хийх боломжтой болчихж байгаа. Тэгээ өнөөдөр яг тодорхой төрлийн хавдрын эсрэг вакцинууд байгаа л та. Хамгийн наадсах нь нөгөө нэг HPV билүү те. Human papilloma virus HPV. Тиймэрхүү төрлийн вирусуудын эсрэг бол вакцинууд байж байдаг. Тэгэхээр бүр ирээдүйд бүр хүнд төрлийн тархины хорт хавдар гэдэг ч юм уу. Тиймэрхүү төрлийн хавдруудын эсрэг вакцин хийх боломжтой болчиход илүү ашигтай. Тэгэхээр өнөөдөр бол яг бид нар энэ цаг үед амьдарч байгаа. Ерөөсө цөмийн ангаах ухаан гэдэг бол маш өндөр хөгжсөн. Илүү ч өндөр хөгжиж байгаа. Түүгээр илүү олон төрлийн шин нэмийг нээх гэдэг. Дээрээс нь цацраг гэдэг зүйлийг бид нар бүр ангаах ухаанд хүртэл ашиглахаар хэмжээнд лаг болцсон байгаа байхгүй. Тэгэхээр энд бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Яагаад монголчууд ч юм уу те цөмийн цахилгаан станцтай болох ёстой вэ гэдэг ч юм асуултууд байдаг шүү дээ. Бид нар яагаад цөмийн технологиг хөгжүүлэх ёстой гэдэг ерөнхий асуулт тавьж байна. Тэгвэл энд хариулт нь энд явж байгаа. Бид нар заавал нөгөө нэг одоохондоо ч юм уу те шууд Улаанбаатар хотод цахилгаанаар тижээх хэмжээний юм лаг юу хийх албагүй. Цөмийн цахилгаан станц хийх албагүй. Гэхдээ бид нар нөгөө 0 ваттын цахилгаан станц гэдэг үгхгүй судалгааны зорилттой тийм реакторууд барих юм бол тэр маань өөрөө ангаахтаа ч нөлөөлнө, химийн шинжилгээ ухаан ч нөлөөлнө, тий генетикийн шинжилгээ ухаан ч нөлөөлнө. Яг гэвэл чи өөрөө фундаментал сайенс, хард сайенс явж байгаа учраас бусад бүх салбартайгаа холбогдчихийдэг баг. Тэгэхээр эн чинь өөрөө л наацхан л хүн манай монголчуудын хавдрын тухай судалгаа тий хавдрын эсрэг эмчилгээ хийхэд маш том нөлөөтэй зүйл. Тэгэхээр их одоо ингээд цөмийн шинжилгээ ухаанаа төрүүлж хөгжүүлсэн улсууд өнөөдөр ингээ хамгийн өндөр хөгжилтэй явж шүү дээ. Тэгэхээр бид нар ч гэсэн уул нь бол тэр боломжийг алдахгүй тул цөмийн технологи хөгжүүлэх хэрэгтэй юм байна. За баярлалаа. За баярлалаа. Нөгөө үхэх ёстой эс цагтаа үхчихэж төгс одоо юм би болж байгаа. Тэг үхлийн гоо сайхан бас тэндэ байдгийм шиг. За нэмэхэд бас нөгөө химийн бодис бол нөгөө өөрөө шийдвэр гаргадаг те хүн харин аврах уу устгах уу гэдгийг нөгөө тунал мэддэг гэдгийг өвтөрөөс дандаа ярьдаг. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бид дач жаргалыг үйлдвэрлэдэг ураатай Монкондын брэнд болон чанарыг танд авчирн Lenus Med ивент гэдэг чанарч ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 хөсөстлөөнөр та бүхэндээ хүрлээ. За өмнөдөө цагаа зориулж хэрэгтэй мэдээлэл өгсөн бэлгүүндээ их баярлалаа. Дараагийнхаа химийн элементүүд хэрхэн нээсэн бэ нэвтрүүлгээр уулзцаая баяртай. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.